Okay, weekly, bullish rally up on daily. Swept previous stage lows, and we have previous stage lows as well. Dürün sector, bearish. Нэг sector. Indeed, rejection block байсан. Equal high harж байсан. Ерөнхийдөө long buys. Fibonacci 62 төвшин internal liquidity-г аваад 5 минутын rejection block ханж доош унаад энэ low resistance trend line liquidity-г хамсан. Энэ дээр бол би оролт хийгээгүй. Миний оролт гэх юм бол 5 минутын rejection block. Энэ rejection block яагаад сайн бэ гэхээр өмнөх 5 минутынхаа оройг sweep-лээд тарагдана гэх юм бол энэ бол 10 цагийн голсон гэхээр өмнөх 1 цагийн low-ыг онилсон, өмнөх 4 цагийн low-ыг онилсон. Энэ дээр оролт хийсэн. Ханж доош өгчтэй унаад drawdown руу орсон. Би энэ drawdown-ыг төвчиж чадаагүй. Энэ drawdown-ыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Энэ дээр break even хаацсан. За хоёр дахь нь болохоор internal sweep, CACD, inverse gap, 10 AM support. Тэгээд trend line liquidity-г онилсон. Ханш бас адилхан TP цогоогүй liquidity үүсгээд ханш доош унсан. Над миний ихний арилжаа зүг байсан гэдгийг баталсан. 1 цагийн low sweep-лээд ханш дэшиг өссөн. Том тарагдвал энэ equal high London. Тийм хоёр дахь арилжаан дээр $115 алдсан. 1.1% гэсэн үг. Энээр бол би оролт нь бол миний мөнгийг аваагүй. Харин trade management-ийн алдаанаас болж мөнгө алдсан. Тэр нь ямар алдаа вэ гэхээр ханш аль хэдийн энэ дээр liquidity үүсгэсэн байхад би stop loss-оо 50% руу авчиж болох байсан. Эсвэл break even дээр авчиж болох байсан. Тэгсэн бол ямар ч алдагдaltaгүй авах байсан. Rejection block. Тэгээд энэ consolidate гэж унаад sideways move хийсэн. Тэгээд liquidity авчаад ханш дэшээ өсөж явсан.